үнэлгээг хийснээр манай салбарын бүх эрүүл мэндийн салбарын эмч ажиллагчдын цалинс 7-оос 49% нэмэгдэхээр байгаа. Энэхүү 7-оос 49% нэмэгдэхэд нийт 62.1 тэрбум төгрөг шаардлагатай жилдээ. Энэхүү 62.1 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхийн тулд бид нар засгийн газраар шийдвэр гаргуулна, яамдуудаас санал авна. Ажлын хэсэг гарцсан одоогоор ажиллаж байна. Тэгээд 5 сард чадвал багтаахад засгийн газарт оруулна. Энэхүү үйл ажиллагааг бид нар 2019 оны 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь бол энэ ажлын байрны үнэлгээг маань бол яаж хийгдсэн бэ гэхээр дэлхийн нийтэд дэлхийн бас өндөр хөгжилтэй олон оронд хэрэгэлдэг арга аргачлалыг авч ашиглаад олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын зөвлөхүүдийн зөвлөгөөнд ор хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэрэгчлэтнүүд ахлаад хэрэгжүүлсэн байгаа. Цалин үлсний бодлого барьдаг гол яамны хувьд юу н онцлог вэ гэхээр манай салбарт одоо төрийн үйлчилгээний салбаруудаас анх удаа манай салбарт нэвтрүүлснээрээ бол яхаа аргагүй онцлог. Тэгээд ерөнхийдөө бол 4 хүчин зүйлээр үнэлгээ хийгдсэн байгаа. Ур чадвар, хариуцлага, ажлын ачаал, хөдөлмөрийн нөхцөл гэсэн. Энэ 4 хүчин зүйлүүд маань цаашаа дэд хүчин зүйлүүдэд нийт 11 дэд хүчин зүйлүүдэд хуваагдаад тэгээд нэг одоо эмч гэхэд бол мэрэгсэн нэг эмч гэхэд бол зөвхөн өөрийнхөө ажлын байрыг үнэлээд зогсохгүй 21 бусад эмчийн одоо арьсны эмч байлаа гэхэд өөрийгөө тэгээ халдварт дотор гэмтэл мис засал гэдэг ингээ 21 ийм мэрэгсэн эмчийн ажлын байрыг үнэлсэн сувилагч нар мөн ижилхэн одоо зөвхөн өөрийнхөө ажлын байрыг үнэлээд зогсоогүй 26 ажил мэрэгчлийнхээ ажлын байрыг үнэлсэн ийм онцлогтой ажлын байрны үнэлгээ болсон. Цаг одоо хүн хүч судалгааны аргачлалын хувьд бол миний үндсэн цалин 501,376 төгрөг байдаг. Энэ судалгаа нь бол яг олон жил ажилласан жилийг хараад мөн одоо ур чадварын нэмэгдэл тэр бүгдийг одоо харгалж үзээд бас ажлын ачаал бас аль ямар тасаг нэгжид ажиллаж байгаа зэргийг нь бол харгалж үзэж судалсны үндсэн дээр энэ нөгөө цалингийн зэрэглэл маань төвөө 7 руу ороод одоо багцаагаар миний үндсэн цалин бол 49% нэмэгдээд 746 мянган төгрөг болоход ийм судалгааны анх шатны үзүүлэлт гараад байгаа. Энд бол бид нар бол маш баяртай байгаа. Шинжилсэн төсөл энэ явагдаад байгаа энэ төслийг анхаарахад бол бидний ажилласан нөгөө нэг одоо бол бид нар төв эмийн 3 гэсэн югаар цалинждаг. Тэгээд энэ явагдаж байгаа төслийн дагуу бол харж үзэхэд бол төв эмийн 5 гэсэн югаар шатлалаар орох юм билээ. Тэгэх юм бол одоо авж байгаа цалин маань нэмэгдээд харьцангуй ажилласан жил энэ төрөөр ороод ирэхээр 1 сая гаруй ерөнхийдөө цалин болчих юм шиг үлээ. Тэгэх юм бол бас бидний амьдралд одоо бас амьдралыг нийгэм талаас авч үзэж байгаа арга хэмжээ юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хэрэгжүүлж байгаа төсөл маань хэрэгжээд ирвэл эрүүл мэндийн ажилчдын одоо цалин мөнгө нэмэгдэнэ гэдэг маань одоо бас нийгмийн талаас харж үзэж байгаа бас нэг одоо аварч татвар арга хэмжээ болох юм болов уу. Энэхүү цалингийн одоо судалгааг хийсний үр дүнд миний цалин төв эмийн 2 зэрэглэлээр цалинждаг байсан бол төв эмийн 8 зэрэгтгүүц цалинжна. Ингэснээр одоо миний цалин маань даруй одоо 49 бүртгэл битэл 50% хүртэл нэмэгдэх юм боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энд бол зөвхөн энэ одоо ажлын ачааллыг харилцах төдийгүй тухайн хүний ажлын байран дээр гүйцэтгэж байгаа үүргийг нь харьцуулан бусад ижил төсд мөрөжил мэрэгтэй хүмүүстэй шалгасан юм шалгуурууд байгаа. Энэхүү шалгууруудаа дүүцсэн ийм үнэлгээ болж чадсан гэж бодож байгаа. Энд нь одоо ур чадварын нэмэгдэл, мөн хоол унааны нэмэгдэл, түнчлэн одоо тасгийн ачаал онцлог зэргийг нэлээд тусгаж өгсөн байгаа. Ингэснээр одоо бид зөвхөн ахлах сувилагчийн цалин биш бид одоо байгууллагын чанарын менежер мөн одоо байгууллагын удирдлагуудтайгаа одоо ижил төстэй ийм цалин авах ийм нөхцөлийг бүрдүүлсэн ийм шалгуур болж чадсан байгаамаа.